Бидний хүнсний хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг нь цагаан будаа. Өдөр тутамдаа хэрэглэдэг энэ бүтээгдэхүүн чанартай, эрүүл байх ёстой. Сүүлийн жилүүдэд иргэд хүнсний аюулгүй байдал гэдэг зүйлд их анхаардаг болсон. Төр засгийн түвшиндэж иргэдийнхэн хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч, үе шаттай бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь чанартай, эрүүл, аюулгүй хүнсийг импортоор авах асуудал байдаг. Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан бид Бүгд найрамдах Хятад улсын зүүн хойд мужийн экологийн цэвэр цагаан будаа тариалдаг бүс нутагт очиж чанартай цагаан будааны жимээр сурвалжлага бэлтгэлээ. Цагаан будааны жимээр. Цагаан будаа нь хүн төрөлхтний хүнсний хэрэглээний багагүй хувийг эзэлдэг стратегийн бүтээгдэхүүн. Ялангуяа Азийн ард түмнийг будааг үгээр төсөөлхийн аргагүй юм. Монгол улс цагаан будааг 100% гаднаас импортлон авч хэрэглэдэг. Их сурвалжид дурдсанаар нэг хүний хоногт хэрэглэх цагаан будааны хэмжээг 50 г гэж заажээ. Монгол улс 2017 оны байдлаар 14 орноос 20.6 сая долларын 34.3 мянган тонн цагаан будаа импортлжээ. Нийт импортын 54.8%-ийг Оросын холбооны улс, 20.4%-ийг Бүгд найрамдах Хятад улс, 17.6%-ийг Бүгд найрамдах Социалист Вьетнам улсаас тус импортлсон байна. Манай орны нэг хүний цагаан будааны жилийн дундаж хэрэглээ статистикийн газраас гаргасан мэдээллийн дагуу тооцоолж үзэхэд 21.6 кг. Энэ хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эргэлтийг дотоодоос хангах нөөц боломж бидэнд хязгаарлагдана. Уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран Монголд он чанартай, амттай цагаан будаа тариалах боломж одоогоор хомс байна. Гэхдээ импортын хамаарлыг бууруулах зорилгоор дотооддоо цагаан будаа тариалах талаар аж ахуйн нэгжүүд хэд хэдэн удаа оролдлого туршилт хийсэн гэж албан их сурвалжуудад дурджээ. Иргэдийн хүнсний хэрэглээнд хаана хизээ тариалсан, хаана цайруулж боловсруулсан зэрэг гарал үүслийн баталгаатай цагаан будаа очих нь хамгийн чухал. Өмнөд горлосын Монгол үндэстнүүд өөрсдийн үржил шинтэй хөрсөнд байгаль цагуурын таатай нөхцөл гаргаж авсан дээд зэрэглэлийн сортын цагаан будааг элэг нэгт монголчуудаа хүргэх чин хүсэлтэй байдаг юм байна. Тухайлбал цагаан будааны салбарт он удаан жил хүчин зүтгэсэн тэгшээ байна. 5 жилийн өмнө Монгол улсад ирэхдээ бидний нэгэн адил монголчууд маань чанартай цагаан будаа хэрэглэж байна уу гэдэг дээр санаа тавьж будааны чанарыг шалгасан боловч түүний бодож байсан үр дүн гараагүй байна. Ингээд тэрээр өмнөд горлосын үржил шимтэд тариалангийн бүс нутагт тургуулсан цагаан будааг монголчуудын хүнсний хэрэглээнд хүргье гэсэн өөрийн хүсэл зоригийг даган өөрийн тарийн талбайд зөвхөн Монгол улс руу экспортлох зорилготой 5,000 га талбайг гаргах зөвшөөрлийг өмнөд горлосын Монгол үндэстний өөртөө засах хошууны ардын засгийн газраас гаргуулжээ. 3 өөр газраас нийт 5,000 га газарт цагаан будаа тариалахыг зөвшөөрөх гэсэн албан бичиг горлосын өөртөө засах хошууны ардын засгийн газраас Монгол улсаас Бүгд найрамдах Хятад улсад суугаа элчин сайдын яванд ирсэн байна. 5,000 га талбайд жилд 30,000 тонн будаа тариалах хүчин чадалтай юм байна. Тэгшээгүй горлос нутагт тариалсан өндөр чанартай цагаан будааг Монгол улсад албан ёсоор экспортлох боломж нөхцөлийг хууль эрх зүйн хүрээнд бий болгожээ. Горлос нутаг өмнө малын бэлчээр нутаг байсан. 1937 оны үед Япончууд ирж энэ нутгийг цагаан будаа тариалахад тохиромжтой нутаг гэж үзснээс цагаан будааг анх тариалсан. Ер нь цагаан будаа тариалалтын түүх 80 жилийн өмнө эхэлсэн юм а. Энэ нутгийг яагаад сонгосон бэ гэвэл нарны сайхан тусгалтаа бас газрын хөрсөн үржилсэн сайн гэж үзэж тариалт хийхээр болсон юм. Цунгаар мөрний усанд цагаан будаан шаардлагатай эрдэс бодис их байдаг. Тиймээс энэ нутагт сайн чанарын цагаан будаа ургадаг юм. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд 100 гаруй төрлийн сортын үр тариаг ургуулж амьдрал ахуйдаа хэрглэж ирсэн. Бидний хувьд цагаан будаага Хятадд төдийгүй дэлхийн зах зээлд таниулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ хүрээнд цагаан будаа брэндээ Монгол улсад экспортлоё гэсэн зорилготой байгаа юм а. Горлос нутгийн цагаан будааг Монгол улс руу экспортлоход эрх зүйн хувьд ямар нэгэн асуудалгүй. Харин цагаан будаа нь стратегийн бүтээгдэхүүн учраас Монголд экспортлох квот нь жилд 180 тонн байхаар байна. Эхний ээлжинд танигдаагүй бүтээгдэхүүн учраас бага квот өгсөн. Цаашид квотоо нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өндөр чанартай сортыг гаргаж авахын тулд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд нь олон жилийн нүр их хүч хөдөлмөрөөр зарцуулж иржээ. Миний хувьд чанартай сайн будаа гаргаж авахын тулд 8 жилийн туршид ажиллалаа. Энэ хугацаанд бид анхлуун амттай будаа гаргаж авч чадсан нь судалгааны ажлын маань гол үр дүн юм.
олон жил ууггүй зүтгэсний хүчинд ард иргэдэн амттай чанартай будаагаар хангах болсонд сэтгэл хангалуун байдаг. Би энэ салбарт 33 жил судалгааны ажил хийж байгаа. Энэ үр дүнгээрээ бахархаж явдаг. Зарим эрдэмтэд насааран ажиллаж чанартай сортын будааг гаргаж авч чаддаггүй тохиолдол байдаг. Энэ сорт бол жилийн мужийн бусад хошууны нутагт байдаггүй маш сайн сортын ангилан үнэртэй будаа юм. Энэ нутгийн будааны чанарт олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь байгалийн бага шүлттэй хөрс, дөрвөн улиралтай зүүн хойд Азийн нарны туяа гэж эрдэмтэн онцолж байлаа. Горлос нутг нь нар хуур агаар тэгширсэн сайн чанарын цагаан будаа ургах нөхцөл бүрдсэн газар. Энд монгол үндэстэн амьдардаг, монгол хэлээр ярьдаг, монгол ахуй соёлоонч зарим талаар хадгалж иржээ. Бид тэгшээгван тариаланчид эхний ургацаа хурааж байхдаа таарсан юм. Эдний хувьд цагаан будааг гаднах хальс буюу тутрахтай нь хадгалж байгаад яг савлах үедээ цайруулж савладаг. Энэ нь будааны амт шимт чанарыг хадгалахад чухал байдаг юм байна. Будаа тариалалтыг гар аргаар өдөр шөнөгүй усан талбайд усны гуталтай бүхэлдэж хийдэг цаг үе өнгөрсөн зуунд үлдэжээ. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарын техник технологи өндөр хөгжиж, олонний жишгээр горлос нутгийн тариаланчдаж технологийн дэвшлийг тариан талбайдан ашиглаж цаг хугацааг хэмнэдэг болжээ. 原来呢，传统的 20 дугаар зууны ихэнх үед цагаан будааг зөвхөн гар аргаар тариалж хураадаг байсан. Харин 20 дугаар зууны 80-аад оноос механикжиж, техникжиж ирсэн. Харин сүүлийн 5 жилд будааг анх соёолуулахаас нь эхлээд тариан талбайд суулгах, хурааж авах ажиллагаагч автоматжуулаад байна. Будааг цайруулах, савлах ажиллагааг компьютержүүлсэн ухаалаг техник технологиг ашиглаж байна. За бас тариан талбайг алсын зайнаас камераар хяндаг болсон. За энэ нь чанартай бүтээгдэхүүнийг гаргаж авах бас нэг гол хүчин зүйл болж байгаа юм а. 全自动的，全是全自动化。 Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4G компани горлос нутгийн цагаан будааг Монгол улсад албан ёсоор импортлохоор ажиллаж байна. Тус компани энэ жилдээ квотоор 180 тонн оруулах, эхний ээлжинд 5, 10, 15 кг-аар савлаж зах зээл нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Маш их судалсны үндсэн дээр одоо энэ цагаан будааг бид нэр Монгол улстай нийлүүлэхээр болж байгаа. Гордосыг ягаад сонгосон бэ гэвэл цагаан будааг тариалдгаараа бол одоо хит тустай алдартай одоо цагаан будааны алтан бүс гэж явдаг. Тийм учраас одоо Монгол улстай бүр сайн чанарын цагаан будааг одоо нийлүүлэхээр энэ цагаан будаатай танилцж, харж, үзэж бид нэр одоо ийм байдалтай явж байгаа. Будаан талбайдаар ирээд ингээ харж байхад одоо жилд нэг л удаа ургац авдаг гэж ярьж байна. Тэр нь бол яагаад ингээд жилд нэг удаа ургац авдаг вэ гэвэл одоо чанартай будаа гаргахын тулд эднийх жилд нэг удаа ургац авд юм байна. Тийм учраас тэр нь надад маш их таалагдсан. Цагаан будааг өндөр чанартай 1-р сортын гэдгийг нотлох сертификаттай. Хятадын талын лабораторийн шинжилгээний бичигтэй. Мэдээж эдгээрийг импортлон авч байгаа тал хил гайл мэрэгжлийн хяналтын газраар шалгуулж шинжилүүлнэ. Энгийн иргэд өдөр тутамдаа худалдан аваад хэрэглэх төвшний үн ханштай. Гурил 1-2 дугаар дээд зэргээр ялгаатай байдагтай адил энэ цагаан будаа дотроо сортороо нарийн бүдүүн ширхэгтэй гэх мэтээр ялгардаг. Энэ тариалалтын үед хэрэгэлсэн бордоо цаг хугацааны ялгаа зэргээс хамаарч үнэн нь ялгаатай. Хэрэглэгчдэд олон сонголттой байлгах үүднээс савлгаан янз бүр байна. Энэ будааны өөр нэг онцлог нь амархан мууддаггүй, ургамлын өвчлөлтөнд амархан өртөдөггүй. Хурдан боловсрч ургадаг. Сунгаар мөрний усыг тусгай зориултын шугамар татаж будаан талбайг байнгын услаагаар хангадаг юм байна. Үүнээс гадна салхинаас хамгаалах эко аргыг хэрэглэж байна. 树主要是防风。 За энэ модыг 20 жилийн өмнө тарьж суулгасан. Мод тарьсан хамгийн гол учир нь тариагаа салхинаас хамгаалж байгаа юм. Будаа болцсон гүйцэд ирэхээр салхинд бүхийч налж унах гээд байдаг. Тэгэхээр мод бол салхины урсгалыг хаах зорилготой. Тутрахтаа будаа налж унахаар будааны болцсонд сөргөөр нөлөөлдөг. За бас салхи тариан талбайг дайрвал будаа хөрснөөсөө үр шим тэжээл авах үйл явцад сөргөөр нөлөөлж өөрчлөлт ордог юм а. 它不能长满，所以这树主要是防风作用。 Чанартай будаагаараа олон нийтийн дунд нэр хүндтэй өмнөд горлосын Монгол үндэстний өөртөө засах хошуу нь 600 мянган хүн амтай. Тэдний 60 мянган монгол үндэстэн. Өөртөө засахын тулд тухайн үндэсний цөөн хэрэгэд тухайн нутгийнхаа хүн амынх нь 10%-аас давсан байх ёстой байдаг. 1956 оны 1-р сарын 1-нд төрийн явдлын хорооноос өмнөд горлосыг Монгол үндэстний өөртөө засах хошуу болгон өөрчилжээ.
我们鄂尔多斯是联 За Горлос нутгийг нэгдсэн үндэсний байгууллагаас цагаан будаа тариалах ногоон эко бүс нутаг гэж зарласан. Нэгдсэн үндэсний байгууллагын тэр батламжтайгаа экспортод гарна. Цагаан будаа компани цагаан будаа брэндээрээ дамжуулаад Монголд Горлосын хөдөө аж ахуйн өөр бусад брэндүүдийг таниулах зорилготой. За манай энэ сувгаар Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ч Горлосоор дамжуулан хятадын зах зээлд гаргах, бас хятадын хэрэглэгчдэд таниулах боломжтой. Ирээдүйд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний харилцан экспорт импорт хийхэд зориулаад Ирээ хотод салбар компани байгуулад байна. Ирээ хотоор дамжуулаад манай бүтээгдэхүүнийг Монгол руу нийлүүлэх, бас Монголоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд нэг цонхоор гаргах үүднээс салбар компани байгуулад ажиллаж байна. 销售到整个中国。 Энэ нутгийн эдийн засгийг бүрдүүлдэг гол салбар нь газрын тос, тариалан, аялал жуулчлалын салбар юм байна. 1920-30-аад оны үеэс зүүн хойд хятадд усан тариаг тухайн үеийн солонгос хүн нээж эхлүүлж байсан. Зүүн хойд хятадын тал нутгийн цэнгэг мөрний усыг тариа будаагаар дамжуулан хүртдэг гэж энэ үр тариа мөрний усаа дээд илж иржээ. Энэ нутгийн ард түмэн байгаль цагуурийн таатай нөхцөлд цэвэр эрүүл хөрсөнд цагаан будаагаан тариалж хэрэглэдгээс гадна дээд сортын цагаан будаагаан гадаад зах зээл рүү гаргах зорилттой юм байна. Манай улсын хувьд газар тариалангийн бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг дотооддоо тариалдаг боловч байгаль цагуурийн нөхцөл байдлаас шалтгаалan цагаан будааг өөрийн газрын хөрсөнд тариалах боломж одоогоор хязгаарлагдмал байгаа. Иймээс эрх эзэн хүрээнд заагдсан квотоор энэ нутгаас чанартай цагаан будаа импортлох гарц харагдаж байлаа.